Яа, өглөө болчлаа. Одоо өглөөний 7 цаг болж байна. Тэгээс гараад шинжилгээ өгчүүд эмнэлэг дээр цагаан унах гэсэн. Бидний ажиллаж байгаа гол зорилгоны хэр угаасаа шинжилгээ өгөх зорилготойгоор ирсэн. Тэгээ хажуугаар нь ингээд аялаад гоё юм үзээд тэгээ өнөөдөр одоо шинжилгээ өгчүүл тэгээс хариу аваад маргааштай тэгээ буцах баг. За үгүй маргааш тий. Маргааш энэ буудалтай хоноод тэгээд тэрний маргааш нь нөгөөдөр буцна гэсэн үг. Тэгээ өчтөр манай эмээгийн төрс өдөр болсон. Аах удаа төрс өдрөө ингээд тэмдэглэл үзэж байгаа. За ингээд эмнэлэг дээр ирсэн байна. Ингээ үзлэг хийх өрөө маань байна. Тэний эмнэлэг маань болохоор өвөр Монгол эмч нартай болохоор ойлголцоход амар байсан. Тэгээ нэг иймэрхүү үзлэгээ хийгээд бичлэг эхлүүлэхээс өмнө өндгөө хайшлаад идсэн байгаа. Ойлгоорой. Сая яхад харуулчлаа. Би бас өөрийн бөөрийн жоохон асуудалтай болохоор тэрийг үзүүлчлээ. Зүрхний бичлэг хийгээд тэгээд дуусах юм байна. Тэгээ хүмүүс бас нэмэлттэй шинжилгээ өгч болдог. Тэгээ сая өглөөний цагаа уучлаа амиртайч. Одоо 11 цаг болж байна. Бид нар өглөөний 7 цагаас хойш одоо бараг 8 цагаас хойш эмнэлэг дээр байгаад нойр хүрээд ядарчлаа. Уудаа сууж ин да. Ямар сандаа уудаж байгаа болохоор энэ Монгол бичгээр бичсэн юмнуудыг уншихсан жоохон чаддаггүй. Тинчээ нэг үндснийх нь юм дээр мэр юм зарж байна. Одоо миний утасын тэнэг бараг дуусч байна. 9 хувтай байна. Уул нүчтэр ингээд шүн орой гарсан бол гоё бичлэг хийгээд Хөх хотын орой ямар гоё болдгийг харах байж тээ. Бид нар цонхоор халил харсан. Яг өчтөр ялцчгүй орой ядраад байсан болохоор яг гэх үдэ тээ. За одоо энэ хэсгээ дуусч байгаа юм шиг байна. Тэгээ одоо хөдлөе доо. За бид нар болохоор одоо түүхийн музейг өнөөдөр үзээд ерөнхийдөө хөтөлбөр нь ингээд дуусч байгаа. Маргааш буцахаар төлөвтэй байгаа. Одоо бороо орсон юм шиг бах юм. Айгу чийг өндөсөд ах юм. Бүгд бороо орсон ямар гоё юм бэ. Монголд бол бороо орсон. Хаа байсан болов шүү дээ. Дулаарчгүй байгаа. Яг дулаарсан ч гэсэн манайх зэвэртний суур асуулаа. Үүтэрдэг. За энэ бичлэгийг би болохоор яг 3 сард оруулсан бичлэг байгаа даа шүү дээ. Тэгээ одоо болохоор би 5 сард бичлэгийг оруулж байна. Тийм болохоор тэр үеийн цаг агаар одоогийн цаг агаар шал өөр болчихсон. Одоо бол Монголд бороо орно. Тэр үед 3 сард л арай орох болоо гэсэн учраас ингэж ярьж байгаа шүү. Баярлалаа. Энэ юу юм? Монгол. Өвөр Монголын тайны үргэлжлэлийн музей гэдэг шиг басан манаа чулуу уурах
За одоо ийшээ урьж музей үзнэ. Түүхийн музейг орж үзнэ. Зя дэше орё да. Ийм нэг юм байна. Чөөн битэн. Би чүнхээ их юм уу? За дэше эхлээд нэг давхар хоёр давхартайгаа нэг давхартай музейгээ үзнэ. Би хоёр давхартаас байгаа. Өөртөө шатаараа явах юм. Өөртөө шатаараа дэше гарах юм байна. Ихний музейн хэсэг ороод ирлээ. Динозаврын яснуудын бүтэц чулууц динозаврын яснууд байна. Энэ хавчуу. Одоо бодвол энэ дотор хэрэгтэй юм шиг байгаа юм да. Электричний зам нь байна да. Тийм ээ. Энэ сансрын хотхон байна. Тийм энэ бас сансар шүү дээ. За уран тогтсон юм. Энэ бас ингээд хүүхэд залуучуудад их сонирхолтой юм байна. Сансрын тухай юм байна да. Тэгээ сансрын тухай юм байна. Их юм ихтэй албатай байсан. Гарыг яа? Тийм ээ ингээд чөөрөө явж. Нарт ийм аваад шүү. Энэс кэнди. Станц. Энэ юу юм том? Яг том юм уу те? Яг бодит хэмжээний юм байна. Энэ янттай. Ямарсан юм бэ? Энэ төсөн цагт. Би бүр шалгаж сэргээрээ хажууд талаас нь хараад байна. Тий. Ямарсан хэвтэй юм бэ? Энэ коммунист гурван харагддаг. Зураг байна. Одоо энэ уустас нь хаваа үстэй. Энэ одоо ингэж харагддаг гурван. Ийж гурван юу гэдүүлээ? Гурван. Ягэн цаа. За тэгэхээр бид нар хуучин түүхийн музей дээр нэрээд 3 дахь давхарт нь гарсан чинь маш олон сансрын тухай зүйлүүд байсан. Тэгээ бид нар бол угаасаа шууд хараад нэг сайн ойлгохгүй ч гэсэндээ сонирхолтой зүйлүүд нь олж хараад маш гоё байсан. Сургуулаас нь хүүхдүүдтэй ингээд гоё түүхийн музейгээ сонирхуулад бас хичээлийнхэн цагаа үр дүнтэй өнгөрөөх газар байна гэж бол миний хувьд бол харсан. Яа, түүхийн музей нэг юм гоё юм байдаг юм аа. Зөндөө сонирхолтой юм байна. Гэтэ гоё. Би хэцүү. Хэрэг дуртай ч гэсэн нэг сонирхуулж илгээд 5 хүүхд татмын 4 нүдэн шилдээд юм байлээ. Тийм болохоор нүдэндээ хайртайгаар инээд одоо. Бүгдээр өрнө шүү дээ.
Метро найл гинэ. Метро арах ч юм аа. Энчи Хүүхэлдэйн метро, Солонгосын метроны зүйл гоё гэсэн. Очиж үзье. Метро арах ч юм. Гоё хүнстэй төлөөр юм аа. Саяны эцэн хангуул гоё юм байна. Ангууд байгаа юм л. Ямар санд дэвчсэн дундаас нь хатам гараад ирэх нь шүтээ Шүтээсэн. Зөөх юм байна уу юм бэлээ. Хүүхэлдэйс ийм хат үед юм байна. Ганцтай гоё л хат. юу? Төрк мөрkös чилээ баг ялгаад. Тийм ээ тий. 菜价对价，大家都加九十价了，来多少价？90价。指定款冬装低至3折、5折，指定。 Дандаа жоох юм тараг авлаа. Тэгээд нэг хил гүзээлцэн авлаа. Энд чи арай хямдхан мэт юм. Нэг хил гүзээлцэн 10,000 чинь 20 юм. Яа тэгээд одоо усанд очиод маргааш 7:30 тэгээд цайнд орчоод тэгээд хөдлөх юм байна. За нэг тиймэрхүү. Тэгээд баяртай. Орой өстө гоё болох юм а тэгээд бич. Яах юм бэ? Жижигэн зүгээр. Одоо би уяа шиж. Саамны өгдөг юмнаас бүгдийг саах гэж чигсэн. Зя өнөөдөр минь төрс өдөр болж байна. Өнөөдөр шинжилгээнийхээ хариуг авчаад тэгээд Эдгээр хот руу буцна. Эдгээр хотоос маргааш тэгээд Монголын хэл рүүгээ явнаа. Тэгээд өнөөдөр одоо цай авах гэж байна. За одоо доошоо бууж цай авчихад тэгээд шинжилгээний хариуг авах гэж явнаа. Өдрийн өглөөний цай. Ийм. Энэ одоо юу юм бол гоё сонирхолтой юм. Цагаан модоо. Цагаан модоо. Биний сахиуг авчихсан. Төрсөн өдрийн маань өглөөнөөс эхний авал. Ой ширч юм биш. Өдөр бараг хаал идэхгүй, орой бараг хаал идэхгүй учраас ахих идэж байгаа шүү. За тэрнээс үл би ингэж хийдэггүй шүү. Тэгээ хоёроор идэх юм бол өлсөн. Өөдөө би намын ошин гэсэн юм. Андаа хэцүү танцтай юм байна. Иддэг үсгэрийг ч болоо.
Яа ингээд хөх хотоос хөдлөх гэж байна. Сайн имлэг дээр үзүүлээд шинжилгээнийхээ хариуг аваад имбичүүлээд тэгээс өдрийнхөө хоолыг идэхгүй гэжсэн чи идчихлээ. Тэгээд өнөөдөр ингээд Ирээн хот руугаа бутлаа. Үйлсэн дуучин ээжтэй цагаан аялгааныхан нуртай сэтгэлээс мэндэрсэн зураач ээжтэй уран биеийнхэн нуртай сэрж хураасан шүтгийг таанд таацвал хоёрын нэрээ айдуухан Улаанбаатарын үдэш айдуухан. За бид эднийг явтуусандаа ингээд дуулсан шигээл явж байна. Тэгээд маш урт бичлэг болсон учраас ерөнхийд нь оруулчлаа. Тэгээ манай эмээ ингээд дуулж байна. Амар дуулт юм лээ. Зя за ингээд бид нэр сүүлчийн буудалд ирлээ. Ирээн дэх буудалд ороод сайхан амрах гээд ирсэн байна. За тэгээд нэг буудалд орж ирээд хөх хотоосоо сая 6 цаг тасралтгүй явлаа. Автобусанд үнэхээр их ядарлаа. Тэгээ одоо амрах гэж байна. Тэгээд тавчхан хөрөөгөө танилцуулчихъя. За бид нар бол ачаага цумраа тавьсан болохоор замраа багчих шүү. Хата хурчин нэг юмруу. Цанхан муухай юм нөө харагдахгүй. Жохон вайпа орлоо. Чочод буудлын вайпагаар орсон гайгүй хөрхөн орж ийн гэтээ. Гэсэн гүйц тарахгүй байна. Өнөөдөр миний төрсөн өдөр шүү дээ. Төрсөн өдрөөр хүмүүс минь төрөх ёстой даа. Ганц хоёр хүн хүргэсэн байлээ. Амртаж хүргэсэн хүмүүстээ баярлалаа. Юмын хаа. За тэгээ маргааш зээл очоо тэгээд буцандаа. Тэгээд уртаж онцлаа. Яа өглөөний минь өсмөсөө янзлаад одоо гарах гэж байна. Тэгээд манай хөтөч маань айгүй амар сэтгэлтэй. Анх бол ямар хүн бэ гэд айгүй тэгж бодчихсон чи одоо баг амар тасцсан. Өвөр Монгол залуу. Тэс монголоор угаас айгүй сайн ярьдаг. Тэгээ манай хөтөч болохоор мөнгөн гол цагаан эдэнэ дэлгүүр гээд тийм нэштэй дэлгүүр ажилладаг юм лээ. Тэгээд тэдрээс нь бид нараас гоё амсаад бидэрт амсуулаад тэгээд гоё дайлаад бид нар ч гэсэн бас орлого хийсэн өчтөр. За тэгээ ямар ч тач өнөөдөр манай ангийнхан нэрээ зураг мандажны хазрыг авахулж байгаа. Би тэгээд ялцчгүй яг тэр үед нь хөх хотод иж таарад яг тийдээ захиалсан байсан болохоор одоо яа харахгүй явхаас өөр аргагүй болоо тэгэл. Уусаа аялалд ганц удаа явж байгаа юм шүү дээ. Тэгээ яг тэр үеэр нэгээ таарч байгаа. Одоо манай ангийнхан өнөөдөр мандажны хазрыг авахулах уу? За доошоо буцаагаа уу. Нэмэлтээр газ нэг зүйлээ хэлээдгээ. Тэгээ би эмчтэйгээ уулзаад ер нь бол шинжилгээнийхээ хариуг аваад тэгээд нүүрэн дээр гарч байгаа батгныхаа талаар ингээ асуусан. Тэгэхэд бол ерөнхийдөө усын уух хэрэгтэй гэж хэлсэн. Дээрээс нь халуун ногоо идэж болохгүй. Ерөнхийдөө бол нойр мороо сайн авах хэрэгтэй. Тэгээд дээрээс надад нэмэлтээр эмчж өгөөд тэгээд би тэрийг хагас суугаад арай гайг болсон гэж хэлж болно. Тэгээд тийм учраас начиг хүмүүс ерөнхийдөө энэ өсвөр насны дээр гарч байгаа батгай арилгамаар ивэл нэгдүгээр халуун ногоогоо зогсоогоорой. Дээрээс нь нойроо маш сайн аваарай. Ус сайн уугаарай л гэж зөвлөхөөр байна. Тийм үү. Энд ингээ өглөөний хэсгээ хийх юм байна. Тэр дунд ороод хийчих намайг
иргэ гэж.